Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүн гэрчимжүүлэх үүрэг бүхий хүнсний явсгал төрийн бас байгууллага Стенер судалгаа хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудаа уулзаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтаар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа хүнсний явсгал цагаалт, шинэ оршоо, тэрбум мод зэрэг хөдөлгөөнүүд хоорондын уялдаа, системийн холболт, салбар хоорондын давхардлыг арилгах зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцсэн юм а. Ажлын давхардлуудыг арилгах, санхүүжилтийг илүү оновчлох, мөн дээрээс нь ард иргэдэд энэ хөдөлгөөнүүдэд уялдаж ажиллаж байгаа иргэд малчин аж ахуй нэгж хоршоо багууд сумын засаг дарга, аймгийн засаг даргууд хүртэл нэг ийм том зурган дээр нэгдсэн ойлголтон дээр бүгдээрээ бат зогсох хэрэгтэй байна. Энэ том хөдөлгөөнүүд өнөөдөр стратеги болж бүтэц болж цаашаа үргэлжлэх ёстой, амжилттай хэрэгжих ёстой. Энэ үүднээс бас энэ хөдөлгөөнүүдийг дэмжиж ажилтдаг судалгааны л байгууллага. Тэгээ энэ дэмжихийн тулд бодлогын судалгааны яаж гардгийг, салбарын судалгааны яаж гардгийг, хамтын ажиллагааны хэлбэр нь ямар байдгийг, суур дэдвүц гэж яг юу юм буюу энэ суур алтай хэсгийн өнөөдөр бид нар яриад ингээ хамтын ажиллагааны гараа өнөөдөр хүнсний хувьсгалтай манай Стенер судалгаа хөгжлийн хүрээлэн хамтарч ажиллах болж байгаа л баяртай байна. Компани хурдан шүү дээ. Дээрх хөдөлгөөнүүд стратеги болж бүтэц болж цаашаа үргэлжилж амжилттай хэрэгжих ёстой гэдгийг талууд онцолж байлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд Стенер судалгаа хөгжлийн төв хүнсний явсгал үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтарч ажиллах санамж бичиг байгуулах, цаашлаад төрийн бодлогод хүргэх чиглэлд хамтрахаар харилцан санал солилцлоо.